Окей, өнөөдөр мессеж. Өчигдөр бид нэг гэр бүлээрээ өөр хот руу яваад манай нөхөр удаан уулзаг найзуудтайгаа уулзаа гэрээр нь орно гэж хэлсэн. Тэгээ би ормооргүй байна. Би ингээд орохыг хүсэхгүй байна. Би зүгээр машинаа хүүхдүүд хараа байжээ. Чи ингээд найзуудтайгаа уулзчаад гараад ирээ гэсэн. Тэгээд би бас сайн танихгүй. Таньдаг ч байсан, би айлд ормооргүй байсан. Тэгээ манай нөхөр ороод гэрт нь орсон ганцаараа. Тэгсэн чинь ингээд дуудлага ихнэр нь ганцаараа гарч ирээд хүүе орооч ингээд тест гэрийн гадаа ирээд хоол хийцэн байна ч гэлөө. Тэгээд гэрийн үүдэнд ирч орохгүй зүгээрээ тест ормор гэл ингээд тэгсэн. Тэгээ би үгүй зүгээрээ надад санаа зовлтгүй би ингээд орохгүй гэд. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэн ингээд ормооргүй байна гэдгсэн. Тэгээ би ороогүй. Ормооргүй гэж манай хүүхдүүд хэлж яхад хүүхдүүд ингээд аваад орохгүй. Би өөрөө ормооргүй байхад хүчилж хоол хийцэн мүү хоол хийцэн гэж ин гээд ингээд одоо өмнө нэсэн бол тэгээ бид нэр жоохон багчсан гэдгээс хүмүүс хүн айл хоол хийцэн гэж надад орё даа гэл. Бид нэр дурггүй байхад хүсгүй байхад тэр танихгүй айлд орохыг ингээд тухгүй тэр нэг хүсгүй байгаа тэр мэдрэмжэд дараад тэр хоол хийсэн гинэ гэдэг тэр нэг айлын хоол хийсэн тэр хөдөлмөрийг үнэлэхийн тулд тэр нэг хоолыг бараг хаяулахгүй тулд одоо ороод байгаа мó яагаад тэр хүмүүс сайхан сэтгэл төрүүлэх гэж тэр хүмүүсийн хоол хийсэн хөдөлмөрийг үнэлэх гэж бид нар өөрсдийн хүсэл бид нар өөрсдрийн тэр тухгүй байгаагаа ингээд дараад хайлт орох хэрэгтэй мó үгүй штэ үгүй л дээ үгүй нөө мор үгүй тэгэхгүй хийж тэгэхгүй үгүй би хүсэхгүй байвал хийхгүй тэр бусад хүмүүс хоол хийсэн байна уу бүр ширээ зассан байна уу найр болж гин үү хамаагүй үгүй би орохгүй л гэсэн бол орохгүй бидний жоохон байхад дандаа л тэгдэгсөө тэр хүн юу гэж бодох юм чи тэгэж тэр гэл No. Бид нэрийг одоо жоохон багт одоо ч гэсэн айлууд тэгдэг л. Одоо жоохон багт ингээл аавын ямар ч баг танихгүй ингээл найз нөгөө тэр ахта үнсүүл гэл. Эсвэл дуулж өг. Нөө. Тэл дуртай дургу ингээл тэ дуулна. Чи наад ахта ганц дуулаад өгч энэ баг цагийнж магна. Би хийцээж хүүхдүүдэд тэгж өсөхгүй. Манай хүүхдүүд өсөхгүй л гэсэн бол тэр хүмүүс юу гэж хэлнэ үү? Соёлгүй, бүдүүлэг, хүмүүжлгүй хамаагүй. Үгүй. Тэр хүүхдийг би загнаад тэг хүчээр дуулуулдаг ч юм уу, хүчээр үнсүүлдэг, тэр танихгүй хүнд үнсүүлдэг. No. Ийм байж болохгүй. Тэр соёлыг хэн гаргасан мэдэхгүй. Одоо тэр хүмүүс сайхан сэтгэл төрүүлэхийн тулд хүмүүсийн хийсэн хөдөлмөрийг үнэлэхийн тулд өөрсдийн дуртай дургуг хамаагүй хүсэж гинэ хүсэхгүй хамаагүй дараад ингээд ордог. Дараад тэр хүмүүс цаахан сэтгэл төрүүлэх гэж тэр зүйлийг хийдэг. Нөө. Үгүй. Ахиж тэхгүй тийм байхгүй. Манайд л одоо тийм байхгүй. Нөө. Бас сайн ингээд бид нэг жоохон багтаас ингээд хөдөөнөөс анхны хөдөөнөөс ирлээ гэдэг нэг бараг сайн танихгүй хөдөөний ах ирээ хончдог. Тэгэл 2-3 хана бол бидний хүнжилт аав хэрэглээл. Биднээс аав ээжээс асуухгүй аав ээж биднээс асуудаггүйсэн. Угаасаа л бид нар тийм соёл донд өссөн. Танад очиж хэд тончий гэж асуухчгүй хэлэхчгүй зүгээр хэлсрэг орж ирэл. Тэгснэ бараг ахыхаа үрд ороод унтгах нь олгүй л аав ээж нар. No more. No. Одоо би манад хин байна хамаагүй. Миний ээж аав ихчдүү хамаагүй. Манад ирэх бол заавал нэг өдрийн өмнө, багадаа нэг өдрийн өмнө надад хэлнэ асууна. Би ч гэсэн айлд очихдоо хэлнэ. Зөвшөөрлөө. Үгүй гэвэл тэгэл it's okay. Манайх хүн хүлээж авах бэлэн биш байна гэвэл тэгэл надад ээж аав байна уу, ихчдүү байна уу хамаагүй. Найз нөхөд байна уу? Үгүй би хүлээж авахгүй. I'm sorry. No. Тэ. Өөрөө чиний сэтгэл санаа, чиний юу хүсэж байгаа чухал болохоос бусдын тэр бүхэл бүтэн найр, бүхэл бүтэн ширээ хийцэн одоо хонь мань гаргах хамаагүй. Одоо юу бэлдсэн байна одоо хамаагүй. Тэд өөрсдөө хүсэж хийсэн.
Энэ бүх юм дээр хамаатай. Чиний юу хүсэж байгаа юм мэдэрч байгаа л чухал, окей? Чи хүсэхгүй л битий. Хийхгүй байх хэрэг чамд байгаа. No more. No more. No more. No. Stay no.